За ингээд хүүдий цамцаа эсгий. За та хэдтэй эсгэх хялбар аргачлалыг хуваалцъя гэж бодлоо. За ер нь бол ямар хэмжээсүүд хэрэгтэй вэ гэхээр нийт одоо цамцны чинь урт хэрэгтэй. Би болохоор нэлийн өвзөг давс урттай хийх гэж байгаа учраас уртаа бол манжеттайгаа нийлээд 75 см байхаар авсан байгаа. Өргөнөө болохоор нэлийн өргөн авах гэж байгаа учраас ийшээ 35 см-аар авсан байгаа. Өргөн нь 35-аар. За энэ дээр нэг мөрний одоо юм буумал хэсэг гарч ирэх хэрэгтэй. Тэрийг яаж авах вэ гэхээр за таны одоо хүзүүгийн хажуугийн суурьцыг буюу одоо яг энэ хүзүүний ухлаацны хэсэг одоо яг энэ хэсэгт ирж байгаа гэсэн үг. За энэ хэсгээс чигээрээ татсан энэ шулуун байх хэрэгтэй тий. За энэ шулуунаас доошоо 5 см 7-оос 5 см-аар буулгаж өгнө мөрөө. Тийм цэглэж өгнө гэсэн үг тий. За тэгээд мөрөө ишээ буулгах нь байна. За энэ хүртлээ болохоор өргөнөө нь болохоор ялгаагүй 35-аар авч байгаа гэсэн үг. За харин буулганыхаа өргөний хэмжээ болохоор энэ доошоо 22 см-аар авсан байгаа. За тэгээд 22 см-аар энэ доор цэглээд энд цэглэнэ гэсэн үг тий. За энэ цэг дээр таны цээжний өргөн ирнэ гэсэн үг. Тэгэхээр цамцныхаа өргөнийг 35 см-аар авсан учраас энд цээжний өргөн ирж байгаа. За тэгээд энэ хоёрын хооронд болохоор яг үхээр яг сугны ухлаацны чинь хэсэг ирнэ гэж үзээд нэг иймэрхүү хэлбэрийг гаргаад өгчнө. За тэгэл энэс доошоо болохоор яг шулуунаар авчин штэ. Шулуунаар авлаа. За одоо энэ нөгөө нэг сугны хүзүүний ухлаацны хэсэг ингэрийн урдлын хүзүүний ухлаацны хэсэг, арын хүзүүний ухлаацны хэсгээ гаргах хэрэгтэй болж байгаа. За тэгэхээр энд шулуун байна тий. За би өөрийнхөө яг энэ аргачлалыг тайлбарлахдаа жоохон ойлгомжгүй хэлж магадгүй шүү. За ер нь бол энэ хараа шулуун энд хүзүүний чинь хажуугийн суурьцэг ирнэ гэсэн үг шүү дээ тий. За эндээс доошоо 1-2 см л авах болно. Доошоо 1-2 см-т тэмдэглэлээ. За энийгээ өөрөө мэдрэмжээрээ ингээд морьёгаар холбоно. Хэрвээ танд лекалийн шугам байгаа бол лекалийн шугам ашиглаж бас болно. Лекалийн шугамаар морийн шугамаар холбочих болно гэсэн. За тэгээд эннээсээ доошоо 4 урууны доор цэглэж агаад мөн ялгаагүй яах вэ гэхээр ингэрийнхаа хүзүүний ухлаацны хэсгийг ингээд тойруулаад авчихна гэсэн үг. За одоо ингээд цамцныхаа гар ингэр хоёрыг буулгаж авах. Материал маань ер нь бол ингээд 4 давхар байгаа гэсэн үг шүү. За тэгэхээр хамгийн эхлээд болох нь арийнхаа хэлбэрээр ажиллаад авчихна. За энэ хормон хэсгийн ташаа одоо хормон хоёр талаар гэсэн үг тийм 1 см-ийн дээш өргөсгийгээд өргөлттэй ингээд авчихна. За ар ингэр хоёр мөр хоёул ингээд давхраараа гараад ирж байгаа гэсэн үг тийм. За тэнгүүд нэгээ араа аваад араа ингээд суглаад авчихна тийм. Тэгээ санийхаа зурсан хэлбэрийн дагуу уртлын хүзүүний ухлаацсаа хэлбэрийг ажиллаад авчихна. За ингээд ар болон ингэрийн хэсэг мөр гараад ирж байгаа гэсэн үг. За одоо бүгдээрээ ханцуугаа эсгий. За ханцуугаа эсэхийн тулд за ар юм уу ингэрийнхаа энэ бүрд хэсгийн энэ ашиглаж сугны ухлаацны хэсгийг ашиглаж болно гэсэн. За тэгээд ерөнхийдөө одоо энэ хэлбэрийн дагуу за энэ сугны ухлаацны өргөний дагуу өргөнөө тэмдэглээд авчна. Эхлээд
За ингээ өргөнөө энд цэглэж тэмдэглэлээ. За тэгээ мэдээж ханцууны хэсэг учраас толгой хэсгээрээ жоохон төвгөр ингэж хэлбэр гаргана гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэр хэлбэрээ өөрөө мэдрэмжээр ерөөхдөө нэг иймэрхүү маягаар ингээ гаргаад өгчнө. За эсвэл та хэд маань муу ялгаагүй шулуун шугамаа ашиглаж аваад энэ ирмэгтэй шугамаа перпендикулаараар байрлуулад за тэр ирмэгээс одоо энэ ирмэгээс дээшээ ханцуун толгой нэг 4 хуруу байхаар өөртөө тохируулчих болно. Өөрөөр хэлбэл сугны ухлаацтай яг харалдаа яг ирж байгаа энэ перпендикуляр шулуунаас дээшээ 4 хуруу. За тэгэл тэндээсээ яах нь доошоогоо сугны ухлаац хүртлээ ингээд уусгаад өгч гэсэн. За тэгээ урт нь болохоор хөөдий цанцны өөрийн онцлог болохоор нэлээд сул тэгээд урт ханцуутай байдаг тий. За ханцууны урт би энд 52 см-аар авсан байна. За харин ханцууны үзүүрийн өргөнөө болохоор 15 см-аар авсан байна. За энэ ханцуу үзүүрийн өргөн 15-ыг авлаа. Дээд дэдлийн өргөнтэйгоо шууд шулуунаар холбочихно гэсэн үг. Ингээд. За тэгэхээр ингээд ханцуу маань за ийм 2 шиг ханцуу хэрэгтэй. За 2 дахь ханцуугаа цайныхаа хэсгээс ханцуугаа ашиглаад хэсэг чинь. За мэдээж ханцууны одоо яг энэ ирмгийн хэсэг бол битүү хэсэгтэй таарж байгаа. Яг нуулагдсан байгаа буюу битүү хэсэг дээрээ ханцуугаа байрлуулад за тэгээ нэгэ тавьж байгаа таажилж чинь. За ингээд ханцуй хин ингэр ханцуй тэгээд ар гэсэн нийтдээ 4 бүрдэл хэсэг гэх юм. Одоо бид нар юу хэрэгтэй вэ гэхээр манжет. За манжет хэсэгцгээе. За манжетныхаа одоо нийт одоо өндрийн гэж яриа те. Нийт өндөр буюу одоо манжет маань нуглагдаад ингээд байрлна гэсэн. Нийт өндөр болохоор би 7 см-аар авч байгаа. За тэгэхээр манжетныхоо хоёр талын ирмэг дээр 7 см-ыг тэмдэглэжнэ. За тэгээд энэ маань өөрөө 7 см-аар нуурна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор нийт 14 см-аар тэмдэглэжнэ гэсэн үг. 14 голоор нуурах учраас за тэмдэглэсэн за энэ тэмдэглэснийхээ хооронд шуумдчих. Тэгэхээр цамцныхаа одоо нийт энгэрийнхаа буюу арын өргөн нь ижлэх учраас энэ өргөнөөсөө за нэг 20 см-аар бага хэсэг гэсэн үг. За энэ манжет маань өөрөө нэлээд суналттай учраас одоо энэ цамцны маань энэ хормоо хэсэгт ингэж сунж оёгдоод ингэж таарна гэсэн үг байхгүй юу? Хунигдаж ирнэ гэсэн үг. Тэгэхээр нийтдээ 15-аас 20 см нийт одоо энэ цамцны маань их биеийн өргөнөөс 15-20 см-ийн бага одоо хэсгийднэ гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ манжет маань одоо тийм ингээд тойрогтой бүтэн тойрогтой энэ манжет маань ингээд таарчж байна гэсэн үг. За одоо ханцуундаа хэсэгтээ муу ялгаагүй хормоо өргөнийг одоо өндрийг нь 7 см-аар авсан бол ханцууныхаа өргөнөөс ялгаагүй 7 см-аар авчна. За ханцуугийн одоо манжетны өргөнийг бол нийтдээ нэг 11-12 см-аар авчих болдог байгаа. За өндрөө эхлээд үжигсэн авъя те.
14 см. За энэ дэлгээстэй байгаа учраас 11 буюу нийт өргөнөө 22 см-аар авчээ. 22. За энэ даавны энгийн хэсгийг нь хасаад хайчилж. За өөрөөр хэлбэл одоо энэ манжет маань ингэж нуулагдаад одоо ханцуу хэсэгт маань ингэж ирнэ гэсэн үг шүү дээ. За ханцууга хэсэгч эхлэе. Одоо хүзүүний хэсэгт ирэх, хүзүүний хулаацны хэсэгт ирэх манжета. За хүзүүний хэсэгт ирэх манжета хэсэгтээ ар болон энгэрийн сугны бишээ хүзүүнийхээ хулаацны хэсгийг эхлэх хэмжээд авчирна. За энэ уртаал. Энэ болохоор артлын хүзүүний хулаацны хэсэг байна тий. За энэ хоёрыг хоёулангийн мөрний хэсгээр нийлүүлж агаад за энэ мөрнийх нь хэсгээр нийлүүлж агаад нийт хулаацны талыг нь хэмжээд авчихна гэсэн. Энд чинь одоо ингээ хоёр давхарлагдсан байгаа учраас нийт хүзүүний хулаацны чинь тал хэмжээний энгээр гараад ирнэ гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр ингээд нийт хүзүүний хулаацны тал. За минийхоор бол энэ 27 см байна. За тэгэхээр 27 см юугаа болохоор өндрөө болохоор 3 см-аар авчих болно. Тэгэхээр нийтдээ дундуур нь нуулна гэхээр чинь 6 см-аар авчихна гэсэн үг. 6. За тэгээд 27 гэсэн тий. За энэ шиг болохоор 28 см байна. За энэ нөгөө өөрөө суналттай байдаг учраас аль ч хэсгийн одоо бүрдэл хэсгийн манжетыг дандаа их биесээ багаар авдаг. Нөгөө сунж таардаг учраас за тэгэхээр 27 гэсэн юм чинь нийт хэмжээнээс нэг 10 см бага авах болно гэсэн үг. Тэгэхээр чинь 27-г 20-оор өргөжүүлэх чинь 54-өөс 10-ыг хасахаар 44 тий. За 44-ийг 20 төрчүүлэхээр чинь 22 гэсэн үг. За тэгээд энийг давхраар нь авч байгаа шүү. За энэ давхарж тавьж агаад нийт өргөнийхөө уртынхаа хэмжээг болохоор би энд 24-ээр авчие. За тэгээд болохгүй бол хасчихна гэсэн үг. За өндрөө болохоор 6 см-аар авсан. За энэ болохоор хүзүүний хулаацны хэсэгт ирэх манжетны хэмжээ. За ингээд цамцаа одоо ойцгоё.